Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Математикийн хичээлээ эхлэхэд бэлдээрэй. За, энэ дүрсийг юу гэдэг вэ? Бүх тал нь тэнцүү дүрсийг квадрат гэдэг. За, тэгвэл бүгдээрээ энэ квадрат дүрсийг 10-10-аар 100 тэнцүү хэсэг хуваацгаая. За, мөрний дагуу 10, багны дагуу 10-10-аар 100 тэнцүү хэсэг хуваасан байна. За, тэгвэл хэдэн хэсгийг нь шар өнгөөр бутсан байна вэ? За, тэгвэл бүгдээрээ тоолъё. 10, 20, 30, 40, 50, 60, энд 4, 64. За, тэгвэл 100 тэнцүү хэсэг хуваасан дүрсийнхаа 64 хэсэг буюу тэг бүхэл 100-ны 64 хэсгийг нь шар өнгөөр бутсан байгаа гэнэ. За, тэгвэл энэ дүрсийг уншихдаа квадрата 100 тэнцүү хэсэг хуваасан учраас бутсан хэсгийг 10-ын бутархаагаар тэг бүхэл 100-ны 64 хэсгийг шараа бутсан байна гэж уншнаа гэсэн. За, тэгвэл дараагийн зургийг ажиглая. Бас мөн квадрат дүрс байна. Квадрат дүрсээ 100 тэнцүү хэсэг хуваалаа. Хэдэн хэсгийг нь цэнхэр өнгөөр бутсан байна вэ? За, тэгвэл 10, 20, 26 хэсгийг. За, тэгвэл 100-ны 26 хэсгийг бутсан байгаа учраас энийг 10-ын бутархаагаар уншвал тэг бүхэл 100-ны 26 хэсгийг цэнхэр өнгөөр бутсан байна гэж уншнаа гэсэн. За, тэгвэл бид өмнөх хичээлээр 10-ын бутархайг уншиж бичиж тоймлож сурсан байгаа учраас одоо 10-ын бутархайг нэмж хасаж сурнаа. Дасгал 1. Дэлгүүрээс 12 бүхэл 100-ны 18 кг усан үзэм 4 кг алим худалдан авчээ. Бүгд хэдэн килограмм жимс авсан бэ? Мөн усан үзэм алимнаас хэдэн килограммаар их вэ гэсэн бодлого байна. За, тэгвэл бүгдээрээ бодлогоныхоо өгөгдлийг харж байгаад товч хүчгэллийг хийцгээе. За, усан үзэм 12 бүхэл 100-ны 18 кг, алим 4 кг-ыг авсан. За, тэгвэл бүгд хэдэн килограмм жимс авсан бэ гэдгийг бодохын тулд бид 12 бүхэл 100-ны 18 дээрээ 4 кг-ыг бодож олох ёстой. За, эхийн тулд бүгдээрээ 12 бүхэл 100-ны 18-ыгаа энгийн бутархай шилжүүлэн нээлбэрийн утгыг эхлэж олж үзье. За, тэгвэл 12 бүхэл 100-ны 18-ыгаа энгийн бутархай шилжүүлэхэд 12 бүхэл 100-ны 18 болно гэсэн. За, эндээс 12 бүхэл 100-ны 18 дээрээ 4-ийгөө нэмээд 12 гэдэг маань 12 бүхэл учраас бүхэл дээр 4 бүхлийгээ нэмнэ гэсэн. За, тэгвэл 12 дээр 4-ийг нэмэхэд 16 бүхэл болно гэсэн. За, тэгээд бутархайн хэсэг болох 100-ны 18-ыгаа нэмээд 16 бүхэл 100-ны 18 болж байна гэсэн. За, тэгвэл одоо бүгдээрээ 16 бүхэл 100-ны 18-ыгаа 10-ын бутархайд шилжүүлж бодъё. 16 бүхэл 100-ны 18 болно гэсэн. За, тэгвэл одоо бүгдээрээ бодлогоныхаа хоёр дахь өгөгдөл болох усан үзэм алимны зөрүүг олох ёстой. За, тэгвэл зөрүүг олохдоо бид нэр хасаж бодно. За, тэгвэл 10-ын бутархайн нэмэх хасах үйлдэлийг гүйцэтгэхэд харгалзах орны нэгжүүдийг нэг багнанд байхаар бүхлийн цэгийн доор бүхлийн цэгийг бичиж олон оронтой тооны нэмэх хасах үйлдэлийн адилаар гүйцэтгэнэ. За, тэгвэл бүгдээрээ яаж бодох аргачлалыг харж танилцъя. За, 12 бүхэл 100-ны 18-аас 4 бүхлийг хасж байна. За, тэгвэл хасахдаа бүхлийн доор бүхлийг тэгвэл бутархайн хэсэгт тэгийг бичиж гүйцээж олон оронтой тооны нэмэх хасах үйлдлийн дагуу бодолтыг хийсэн байна. За, тэгвэл 10-ын бутархайг нэмж хасахдаа бутархайн хэсгийн орны тоог тэгээр тэнцвүүлэн гүйцээж бичиж боддог байх нэ гэсэн.
За тэгээд 12 бүхэл 118-аас 4 бүхлийг хасахад 8 бүхэл 118 кг-аар их байна. Дасгал 2. Гурваншны хүрээний урт 18 бүхэл 12 см. Нэг талын урт нь 5 бүхэл 17 см. Нөгөө тал нь 4 бүхэл 14 см бол 3 дахь талын уртыг олоорой гэж. За тэгвэл бүгдээрээ бодлогынхоо өгөгдлийг бичье. А, Б, С гэсэн гурваншны А, Б тал мэдэгдэж байна. А, С тал буюу 3 дахь тал нь мэдэгдэхгүй байна. Нийт хүрээний урт нь мэдэгдэж байна. За эндээс бид бодлогыг бодохдоо гурваншны хүрээний урт 3 талын нийлбэр байдаг учраас томьёо нь периметр тэнцүү А дээр нэмэх нь Б, нэмэх нь С гэсэн томьёоны дагуу болгоно гэсэн. Мэдэгдэж байгаа хоёр талын уртыг хооронд нь эхэлж нэмнэ. 5 бүхэл 17 см дээр 4 бүхэл 14 см-ийг нэмье. 10 бүхэл 11 см гэж гарсан байна. За тэгвэл эндийг бүгдээрээ харъя. 10-ын бутархай дээр 10-ын бутархайг нэмсэн байгаа учраас бүхлийн доор бүхлийг бичнэ, бутархайн доор бутархайг бичнэ гэсэн зарчмын дагуу бичиж бодно гэсэн. Тэгээд бүхлийн цэгийг харалдаа бичиж тэмдэглэж бодно. Нэмэх үйлдэлийг хийхдээ олон оронтой тооны нэмэх хасах үйлдэлийн дагуу бодолтыг хийнэ гэсэн. За тэгвэл бутархайн хэсгийг эхэлж нэмнэ. Бутархайн хэсэг болох 4 дээр 7-г нэмээд 11 буюу 1-ийг тавиад 1-ийг сана урагшаага бүхлийн хэсэг рүү нэмэгдээд 9 дээр 1 нэмээд 10 бүхэл 11 см гарч байна гэсэн. За тэгвэл одоо бодлогын маань мэдэгдэж байгаа хоёр талын урт маань 10 бүхэл 11 см гарч байна. За тэгвэл нийт хүрээний урт болох 18 бүхэл 12 см-ээсээ мэдэгдэж байгаа хоёр талынхаа уртыг хасаж бодно. За 18 бүхэл 12 см-ээс 10 бүхэл 11 см-ийг хаснаа гэсэн. За тэгвэл бүхлийн доор бүхлийг, бутархайн доор бутархайн хэсгийг бичээд хасах үйлдэлийг хийнэ гэсэн. За бутархайн хэсгийг хасаад 2-оос 1-ийг хасаад 1 бүхлийн цэгийг тавилаа. За тэгээд бүхлийн хэсгийг хасъя. 8-аас цэгийг хасаад 8, 1-ээс 1-ийг хасаад тэг. За тэгвэл мэдэгдэхгүй байгаа тал буюу С тал маань 8 бүхэл 11 см гарч байна гэсэн. За тэгвэл эндээс бид дахиад энэ өөр ямар аргаар энэ бодлогыг бодож болох вэ гэвэл нийт мэдэгдэж байгаа хүрээний урт болох 18 бүхэл 12 см-ээсээ мэдэгдэж байгаа талуудыг хасаж бодож олж болно гэсэн. За тэгвэл 18 бүхэл 12 см-ээсээ мэдэгдэж байгаа тал болох 4 бүхэл 14-ийг хасъя. За тэгвэл бүхлийн доор бүхлийг, бутархайн доор бутархайг бичээд олон оронтой тооны нэмэх хасах үйлдлийн зарчмын дагуу хасах үйлдэлийг хийнэ гэсэн. За тэгэхдээ бутархайн цэгийг харалдаа бичиж мартахгүйгээр бичиж тэмдэглэж явах ёстой шүү. За тэгвэл 18 бүхэл 12 см-ээс 4 бүхэл 14 см-ийг хасахад 18 бүхэл 18 см гарч байна гэсэн. За тэгээд энэ дараагийн мэдэгдэж байгаа талыг хасна. 18 бүхэл 18 см-ээс 5 бүхэл 17 см-ийг хасахад мөн адил бүхлийн доор бүхэл, бутархайн доор бутархайг бичиж бүхлийн цэгээ харалдаа бичиж тэмдэглэж бодно гэсэн. За хасаад 8 бүхэл 11 см буюу С талыг ингэж бас бодож болох нэ гэсэн. Дасгал 3. Бүхэл ба бутархай тоог нэмэх. За бүхэл ба бутархай тоог нэмэхдээ бүхлийн доор бүхлийг бичээд бутархай хэсгийн доор тгийг бичиж цифруудын тоог адил болгож бодно. За тэгвэл 23 бүхэл 15 дээр 4 бүхлийг нэмье. За тэгвэл бүхлийн доор бүхлийг, бутархайн доор
тгийг бичиж цифруудын оронгийг гүйцээж бичээд 27 бүхэл 15 гэж бодно гэсэн. За дараагийн тоо 62 бүхэл 18 дээр 7 бүхлийг нэмье. За тэгэхэд бүхлийн доор бүхлийг бичнэ, бутархайн доор мөн тгийг бичиж цифруудын оронгийг гүйцээж нэмэх үйлдэлийг хийсэн байна. За бүхлийн доор бүхэл, бутархайн доор тгийг бичиж гүйцээгээд 69 бүхэл 18 гэж бодно гэсэн. За 3 бүхэл 145 дээр 7 бүхлийг нэмье. За тэгвэл бас мөн адил бүхлийн доор бүхэл, бутархайн хэсгийг тгээр бичиж гүйцээгээд 10 бүхэл 145 гэж ингэж бодно. Дасгал 4. Бүхэл тооноос 10-ын бутархай тоог хасах. За бүхэл тооноос 10-ын бутархайг хасахдаа бутархайн тасаллаас хойших орны тоогоор бүхэл тооны ард тэг тавьж хасах үйлдэлийг хийнэ. За 65 бүхлээс 39 бүхэл 128-ыг хасъя. За тэгвэл бүхлийн цэгээс хойших бутархайн хэсгийг тэг бичиж бутархайн хэсгийг орныг гүйцээгээд олон оронтой тооны нэмэх хасах үйлдэлийг бодох зарчмын дагуу хасах үйлдэлийг хийнэ гэсэн. За тэгвэл бутархайн хэсгийг хасна, бүхлийн хэсгийг хасаж бутархайн цэгийг мартахгүйгээр бичиж тэмдэглэж болно гэсэн. Тэгвэл 65 бүхлээс 39 бүхэл 128-ыг хасахад 25 бүхэл 172 гарч ийнэ. За 30 бүхлээс 15 бүхэл 12-ыг хасъя. За мөн адил бүхлийн цэгийн хойно бутархайн хэсгийг тэгээр бичиж гүйцэнэ гэсэн. За тэгээд 30 бүхлээс 15 бүхэл 12-ыг хасахад 14 бүхэл 18 гэсэн бутархай тоо гарч ийн. Хасах үйлдэлийг хийхдээ олон оронтой тооны нэмэх хасах үйлдэлийг бодох зарчмын дагуу хасах үйлдэлийг хийж бодсон байх ёстой. Мөн анхаарах зүйл юу гэвэл бүхлийн цэгийг мартахгүй бичиж тэмдэглэнэ. За дараагийн тоо 80 бүхлээс 30 бүхэл 105-ыг хасна. За 30 бүхэл 105-ыг хасахдаа бутархайн хэсгийг бас мөн адил тэгээр гүйцээж өгөөд хасах үйлдэлийг хийнэ гэсэн. За тэгээд 80 бүхлээс 30 бүхэл 105-ыг хасахад 49 бүхэл 195 гэж ингэж бодно. За хичээлдээ анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа. Баяртай.